За өнөөдрийн хэлэлцүүлэг бол бас их бодит шийдэл эрэлхийлсэн тулгымдсан нөхцөл байдлын тулгамдж байгаа сорилтуудыг их тодорхой гаргаж тавьж байгаа салбарын олон талт хамтын ажиллагааны хүрээнд энэ эрчим хүчний шилжилтийн ялангуяа энэ тархимал их усурыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх энэ боломжийг дэмжих ажил бол олон талын хамтын ажиллагааны үр дүнд бий болох юмаа гэдгийг гаргаж тавьсан ийм хэлэлцүүлэг болж байгаагаар их онцлог байна. Цаашдаа бид эрчим хүчний их усурыг найдвартай, баталгаатай болгохын тулд тархимал их усурыг ашиглах, эрчим хүчийг хуримтлуулах, түүнийг хуримтлуулж иж ашиглах энэ нөхцөл байдлууд. За мөн энэ ногоон санхүүжилттэй холбоотой эрчим хүчний их усурыг ашиглахтай холбоотойгоор байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс ангижруулах, бууруулах энэ нөхцөл байдал дээр тухайлах юм бол карбоны зах зээл дээр илүү их боломжтой санхүүжилтийг босгох ийм тоглолтуудыг хийх гарц байна гэдгийг бас гаргаж ирсэн ийм хэлэлцүүлэг болж байна. Байгаль орчинд нөлөөлж байгаа сөрөг нөлөө үзүүлж байгаа эрчим хүчний нөлөөллөөс үүдэлтэй асуудлуудыг ингээд аваад үзэхээр нөгөө талдаа зайлшгүй бид нар газрын төсний асуудлыг бас авч үзэхгүй болохгүй болчих. Тэгэхээр Монгол улсын хувьд газрын төсний хувьд ч тэр эрчим хүчний хувьд ч тэр гаднаас хамааралтай өөрсдийнхөө дотоодын хэрэглээг ингэж хангаж дийлэхгүй байгаа энэ нөхцөл байдалд бол бид энэ хоёр асуудлыг хооронд нь уялдаа холбоотойгоор авч үзэж ялангуяа энэ цахилгаан тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгүүртэй энэ механик хөдөлгүүрээс илүү цахилгаан хөдөлгүүртэй шатхуун бага зарцуулдаг, эрчим хүч ашигладаг энэ нөхцөл байдлыг дэмжих ийм тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг дэмжих. Нөгөө талдаа энийг дэмжихийн тулд өнөөдөр зөвхөн импортоор оруулж ирэх тухай асуудал биш. Энэ цахилгаанаар цэнэглэх дэд үтц болоод цахилгаан эрчим хүчний их усурыг бий болгох энэ асуудал дээр бол онцгой анхаарах цаг хугацаа болжээ гэдгийг бол гаргаж тавьж байна. Олон талт хамтын ажиллагаа техникийн зохион байгуулалтын хувьд олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллага хамтарч ажиллах энэ хувийн хвшил энэ ажлуудыг хийх боломжийг хангаж төр засгийн зүгээс саад хориг болж байгаа хууль эрх зүйн зохицуултуудыг чөлөөлж зармын цуцлах, зармын хүчингүй болгох, зармын өөрчлөх шинээр зохицуулж шаардлагатай зүйлүүд дээр ялангуяа санхүүжилтийн их усурыг дэмжих тал дээр дэд үтцийг бий болгох тал дээр эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх нь бол парламентын үүрэг, хэрэгжүүлэлт нь бол засгийн газар хувийн хвшилтэйг хамтарч хийх ёстой гэдэг ийм байр суурин дээр нэгдэж чадлаа гэж харж байна.